Сайн байцгаана бүгдээ. Өнөөдрийн хичээлдэр бүгдээрээ усан модод дээр гаргадаг түгээмэл алдаануудыг мэдэж авцгаая. За эдгээр болохоор миний 11, 12 дугаар ангидаа зурж байсан усан модын зургууд. За энэ зургуудаас яг ямар алдааг гаргасан бэ гэхээр тухайд болохоор би усан модын дээр хар зургийн тэгтлээ чухал гэж боддгоо байсан. Усан модын дээр чи өнгөрөл чухал, материалын онцлог чухал гэж боддог. Тэгсэн чинь үнэхээр чухал байсан юм байлээ. Хар зураг маш нямаа гаргах хэрэгтэй. За жишээ нь энэ зураг маань бол ерөнхийдөө гой болоо болохоо бидгээд бүр арчихсан. Яасан гэсэн чинь энэ самуудын маань хэлбэр юус ингээ бүгдээрээ өөрөөр нь алдаг. Тэгэд ерөөсөө гадна талын хүрээг болохоор зураг маань айгүй бүсгүй харагдаж байгаа. За тэгэнгүүтээ бас анзаарах юм бол энэ хэсгүүд дээр маш их шаардлагагүй цагаан өнгөд үлдээсэн. Усан будган дээр ерөнхийдөө галасын гэрэл биш л бол ийм цагаан өнгийг бол нэг их үлдээгээд хэрэггүй. Тэгэхээр эдгээр маань зургийг маань их дотоо харагдуулж байгаа. За энэ бол ихний алдаа. За энэ зургууд дээр ч гэсэн бүгдээрээ яг тэр алдаа тавтагдсан байгаа. Одоо усан будгийн энэ усан үзэм хийж ч өөрөө ингээд биеттэй. Тэгсэн чинь энэ биет маань ингээд ийм задарсан хүн шиг болж харагдаж байгаа болохоор материалын онцлог гараагүй их буруу харагдаж байгаа. Тэгтэл яг энэ ард нь байгаа энэ сам маань ингээд хар зургийн сайн гаргацсан учраас ийм барьцтай болж өгч чадсан. За одоо энэ болохоор манай сургалтын хүүхдийн зураг байгаа. За энэ зураг ерөнхийдөө яг их сургуульд орж байгаа гэхэд бол их сайн болсон. За гэхдээ энэ зурган дээр бас яг ямар алдаа тавтагдсан бэ гэхээр усан будгийн хитрхи одоо нэг биетний хитрхи нэг өнгөөр флешүүд буцсан. Тэгэнгүүт нөгөөх маань ингээд паглагаад айгу юугүй болоод тэн дээр нэгээд өшөө олон өнгө өгчиж зүгээр авч байгаа. Дээрээс нь усан будгаар нөгөө гэрэл мартаад явчихангууд ингээд угаангууд цаас маань бүрзэж байгааз энэ цаасан дээр дахиад будаг тавингууд ерөөсөө яг гой бичлэлээрээ гарч өгч чаддаггүй. Ингээд шууд будган задраад явчихдаг гэсэн. Тийм болохоор хүмүүсд анханасаа л гэрлээ гой үлдээгээд усан будгийн зурган дээр ер нь бол гэрэл хамгийн нанд юм штэ. Одоо энэ дээр тусч байгаа гэрэл энэ гэрлүүдээ одоо яг энэ шиг гоё аваад үлчих хэрэгтэй байхгүй юу? Энийг бас сүлд нь хийсэн. Тиймэрхүү алдаанууд их тавтагддаг шүү. Тэгээд одоо ногоон шил гэхээр л ганцхан ногоон өнгөөр бодоод өгчдөг. Тэнгүүтээ хэсэгтээ энэ дээр нь чангалах юм байхад бүхэлд нь ингээл норгоод яваад идэг. Тэгэхээр зураг маань ерөөсө дуусч өгдөггүй. Одоо контрастгүй зурагч өөрөө аюу тийм бүдэг саарал харагддаг шүү дээ. Тэрнтэй адилхан чангалгаагүй юм над чинь маш дутуу харагддаг шүү. За энэ зурган дээр болохоор нөгөө шаардлагагүй газар цагаан өнгөд хитрхийг үлдээсэн болохоор бас дуусч өгч чадахгүй байгаа. Зурган дуусахгүй хүмүүс байгаад ивэл бас энийг анзаараарай. Одоо энэ дээр л гэрэл яваад идэг, даун дээр бас гэрэл яваад идэг тийм. Эднэрээс яг аль нь чухал нь мэддэхгүй. Одоо ингээл бүгдэргээл ингээд дор ингээ аюу гой зурх гэж оролцсон байгаа юм л та. Ингээд маш олон өнгөтэй тийм. Тэгсээр яг нөгөө нэг эргэн тойрон маань ерөөсө доошоо сууж өгөөгүй. Сүүдэртэж одоо ингэж доотлын даваа маань нэг даваа болж өгч чадаагүй учраас энэ зураг маань аюу дутуу харагдаж байгаа. Тэгээд мөн одоо доотлын суур сүдэр байхгүй байгаа. Тэгэхээр нөгөө биетүүд маань ингээд дээшээгээ хүрээд окторгууд төвж байгаа хэдэн дагаж хүсний дагаж болцсон байхгүй юу? Тэгэхээр хүмүүс яг энэ алдаануудыг багшаасаа сайн сонсч аваад өөрийнхөө зурган дээр давтахгүй байхыг хичээгээрэй. Зурнаас нь амжилт.